Оо, вау, ямар гоё юм бэ. Оо. За би одоо гоё. Би яг би шамлаад байгаа юм. Харин тэ. Чараа энэ зүйдэх яа. Энэ төшлөхгүй те заавал. Сайн байна. Ой төвчгүй шүү. Төвчгүй. Ерөөсөө хөчлөхгүй. Тэгэхээр тэр өвдөг нуглараад байна шүү. Тэстэй сунгалт орж чаас. Хой энийг бүр ингээ нуруу нөгөө өвддөг хүмүүс бүр ингээ хийхээрээ мэддэг хийгээ сурцсан хүн бол ингээ нисчбээ сарсан баг. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр золбоо өнөөдөр хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр Кристал Тавны урд ирсэн байна. Энэ яг хаана байгаагаа сайн мэдэхгүй байна. Тийм Монголдоо ирээд удаагүй болохоор золбоо өнөөдөр юу туршиж үзэж байгаа юм бэ гэхлээр амьдралдаа анх удаа йога туршиж үзэж байна. Йога гэж зөндөө сонсч ирсэн боловч нэг ч удаа хийж үзэж байгаагүй. Сайн байна уу? Баярлалаа. Үзэгч та бүхэн маань ч гэсэн йога гэж зөндөө сонсч ирсэн байх. Юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Спорт юм уу, бясалгал юм уу, яг юу юм сайн мэдэхгүй байна. Тэгээ ороод надад зааж өгөх хүн маань маш гоё тайлбарлаад өгөх хаа. Тэгээ надад өнөөдөр энэ йог гэдэг хичээлийг хэн заах юм бэ гэхлээр манай Булчинтай Убагийн Булчинтай эгч Сайнаа заах болно. Тэгээ бүгдээрээ дотгошоо ороод Сайнаатайгаа уулзаад йог гэдэг хичээлийг хамт сурцгаая. За, дотгошоо орцгоё. Glow flow. Glow flow. Аньяшмика. За сайн байна уу? Яа. За сайн байна уу? Оо, вау, ямар гоё юм бэ? Оо, нүд гэрэлцэж штэ энэ чинь. Ягаахан юм штэ тэ. Тийм, манай йогийн одоо үндсэн өнгө ягаан, тэгээд ногоон, одоо ерөөдөө гоё өнгөлөг тэ. Тийм. За өнөөдөр ямар ч байсан Булчинтай Убагийн Булчинтай эгч Сайнаатай уулзаад энэ йога гэх юм уу, йог гэдэг юм уу? Йог. Зүгээр йог юм уу те? Йог гэдэг юу хөө ард нь спорт юм уу? Йог бясалгал гэж юм уу? Ер нь йог яг юу юм бол? Би сайн мэдэхгүй болохоор. За йогийн одоо анх удаа ирж байгаа тий. Тийм йогийн үндсэн онч нь болохоор бүр ингээ хэдэн мянган жилийн өмнөөс ингээ хөгжсөн амьдралын хэм маяг гэж хэлж болно. Тэгээд тийм тэгтээ одоо үндсэн философи нь юу байдаг вэ гэхлээр өөрөөрөө өөрийгөө олох гэдэг нэг юм философи байдаг байхгүй юу? Тэр нь ингээд маш минимал буюу одоо зөвхөн йогоор хичээлж байгаа хүмүүс зөвхөн тэр газар тэр майтан дээрээ тэр бүхэн хэсэгтээ өөртөөгөө ингэж гоё холбогддог те өөрийгөө дайчилдаг ч юм уу тийм ерөөдөө өөртөөгөө яг тулдаг тийм бас активити гэж хэлж болно. Спорт бол биш үү те? Яг спорт гэхээр бол бас биш. Гэхдээ сүүлийн үед ингээд йогийн тэмцээнүүд ингээ олон улсад аявих явагддаг бас болсон. Тийм гэхдээ яг спорт бол биш. Гэхдээ спортын дагалдах гэх юм уу одоо ер нь тамирчдад дээр дандаа ер нь йогыг давхар хийдэг болцсон. Тийм йога. Нилийн өндөр юм биш. Хоёул чи баг надтай ч 100 юм шүү. Үгүй юу? Өндөр чи хэд вэ? 76 юм яа ашгүй тийм 2 см өндөр юм байна. Тэгээ айгүй өндөр юм байна тий. Булчинтай Убаас гэсэн нилийн өндөр шүү дээ. Тийм ер нь жоохон бас өндрийн юу ч магадгүй. Өндөр удамтай хүмүүс юм байна. Тэгээд за өнөөдөр ямар ч гэсэн сайнаагаас би йог гэдэг энэ хичээлийг сурах болно. Тэгээд амьдралдаа би бас анх удаа хийж үзэж байна. Йог гэж зөндөө сонсч байсан болохоос биеэрээ бичилж ирээд ингэж нэг ч удаа хичээл заалгаж үзээгүй. Би яг юу хийх ёстой, яах ёстой ингээ эхнээс нь ахуулгаа шууд танилцуулаа явуучих. Тэгээ. За юун төрөнд өөртөө эвтэйхэн хувцас. Би ингээ орчлохгүй маа. Энэ. За тэгэхээр өөртөө эвтэйхэн говц өмсөд тэгээ бусд нь бол манай студиэс би сайхан бэлдээд өгнө. Тэгээ ер нь бол өөрийгөө энэ нэг хэн цаг зөөр жоохон чөлөөлнө л гэж бодчих. Өөр үуч бэлдэх хэрэг баг. За чөлөөлөх юм уу те? Тийм гоё ингээд оюун санаагаа энд гоё шийлэрнэ гэсэн үг хэдүүлээ. Сайн байна уу? За манай захирал. Захирал юм уу те? Чи захирал бишсэн юу? Яг захиралч гэнэ нэ. Захирал юм болоо гэж бодсон. За явъя ярих. За ийшээ орох хувцас солиод. Яах вэ? Яах ёстой вэ? За ямар ч гэсэн өнөөдөр солбоо йогийн хичээл туршиж үзэх чинь сонирхолтой байна. Йог гэх яриад идэг яг ямар юм бэ дээ? Өнөөдөр бүгдээрээ харж үзье. Яг энэ хоёрын аль нь өмсгөө? Энэ 8 бариу. Энэ бариу биш. Тэгээ яагаад вэ гэхээр өмнөх бичлэг дээр нөө бариу юм өмссөн чи хөөе чи бариу юм битгий өмсөж шинэ гоё битгий юм шиг гэсэн байсан байхгүй. Тэгэхээр би бас юмыг яаж мэдхүү гэд жоохон тийм өргөн юм аваад ирсэн. Энэ дээрээ. За. Тэгээ миний сонголт биш Эркагийн сонголт байсан шүү. Тэгээ над руу битгий уурлаарай. За. Энэ иймэрхүү хувцас зүгээр нөө? Зүгээр. Гайгүй тий.
Заашгүй. Бас буруу хуцаа өмсөдөх юм болоо гэж яг сандраац. За манай золбоотой өнөөдөр хамт йогоор хичээллэх манай сурагч байгаа. Тийм танилцаарай. Сайн байна уу? Сайн байна уу? Золбоо гэдэг. Алонгаа. За гуруулаа хичээлдээ оръё. Өссөн та хоёртой юуг нь матрасыг бэлтцсэн байгаа. За хичээлдээ оръё. За. За өөртөө эвтэйхэн байрлалаар сууя. За магадгүй зарим хүмүүс доороо хүнчлөө тавиад суухаар бас эвтэйхэн байдаг. Эсвэл нэг блок бас өндөрлөөд сууж болно. За эндээс нүдэн анахтаа нүднийхээ булчингуудыг суллаа. Духыг суллаа. Завжийг суллаа. Завж. Юуруулаа бас хөнгөн суллаад эрүү баг зэргийн цээж рүү бүхэлээ. За магадгүй өнөөдөр авсан хамгийн гүнзгий амьсгал байхаар өөртөө зориулаад хамраараа маш гоё гүнзгий амьсгал авлаа. Буцааж гарахдаа илүү удаанаар гаргая. Энэ заалны үнэрийг мэдрээ. Энийг зүйдэх яа. Энийг өсөхгүй те заавал. Одоо төлрөөд. Окей. Анхаарлаа өөр дээрээ төвлөрүүлээд. За энэ анхаарлаа өөр дээрээ төвлөрүүлнэ гэдэг нь юу гэсэн үг лээ? Одоо яг бусад орчноос түр тасарчих. Өөр юус бодохгүй зөвхөн өөрийгөө бодно гэсэн үг. Тийм. Зөвхөн өөрлөгөө. За би одоо гоё. Би яг би шамлаад байгаа юм. Харин тэ зөв сайхан сулчих. За. Яг. Сайн байна. Йогоор бид нар гүнзгий амьсгалаараа өөрсдөө тайвшруулдаг. Өдөр тутамдаа бид нар маш их яарсан, сандарсан хэмнэлээр амьдраад бидний амьсгал хүртэл их богинохон болсон байгааг анзаардаг. Зарим хүмүүс энийг ажиглахгүйгээр явн явсаар маш сандруу, твдүү байдалд ордог. Ус ганц асуучих төө. За. Би завьж сууж чаддаг байхгүй юу? Хөлөж ингэж болно. За окей. Йоо. Яг өөртөө эвтэхнэр л хамраараа амьсгал аваад амаараа гаргалаа. Бүр санаа алдан гаргая. Нэх гоо бид нар амьдрал дээр тайвширдаг шүү. Эндээс хоёр өвдгийг задлаа. Хоёр үлмийг нийлүүлчих. За сайн байна. Хошоо хүүхэд байрлал. Baby pose гэх. За энэ дээр хүзүүгээ бид нар суллана. Хоёр гар мөрийг бүгдийг суллаа. Ташаа өсгийрүү дарагдаж өгчнө. Яа ясмас дуурайдах юм. Дуурна. За ерөөхдөө йогоор бид нар хизээж ажиллуулж үзээгүй булчингуудыг хүртэл ажиллуулж өгдөг. Үлмийгөө газар тавилаа. Хоошоо даун. Нэг хоогорсох шиг байлаа. Яаж? Сонсноо. Ямар дуурай те. Гайгүй. Энэ гэмтэл амар дуурлаа саягүй. Гэмтэлтэй хэсэг байгаа мó? Байхгүй. Гайгүй. За эндээс доошоо бүтэн тонгоё. Тонгохдоо хоёр тохооноосоо бариад нуруу хүзүүгээ тэр чигтэн доошин зүгээр суллаад орхилоо. Хоёр гарыг суллалаа. Дээшээгээ. За зөөлөн дээшээгээ ослоо. Хоёр гарыг дэлгэлээ. Ой бачаа толгой ирчих шууд. Яа. Тийм шууд толгой ирчих. Тэг дээсэн. Амьсгалаа авч гаргана шүү. Би ухаалтаа авчихсан. За ухаан алдуулахгүй. За амьсгалаа төгчгээр ингээд нөө хамаг юм чинь доошо сууж амжиж болно шүү. Зүгээр. За сайн байна. Дашаага дэлгэхдээ дайчин 2 гэдэг байрлал. Дайчин 2 оо. Вау. Сайн байна. За эндээс нэг блоко барьчих. За манай хоёр өндрөөр нь тавьж болно. Дунд дээр нь тавьж болно. Яаж вэ? Толгой ирчих жоох. За амьсгалаа гоё аваад гаргая хамраараа. Эндээс зөвхөн зээж хэсэг урагшаа явлаа. Блокон дээр гараа бүтэн тавья. За. За сайн байна. Амьсгал авч гаргангаа. Багш нар хөлөө нуглаад штэ. Тэгээ ховчлээ. За. Яалгыг урагш. Ийм ховч сурагч нар байдгүй юм. Юу нэ? Ийм ховч. Байхгүй штэ. Өөрөө миний анхны ховч сурагч боллоо. За сайн байна. Буцаа цээжийг дээш нь татлаа. Үнсэн байралтай ирлээ. Амьсгал авч гаргая. Тагтаа гэдэг байрлал.
За урагшаага. За урагшаага. За хэрэг өөр дэвтэйхэн байх юм бол хоёр гарыг дээрээс нь тавилаа. Аль нэг тийшээгээ хараад ирлээд төр зур хамрыг. Яа. За. Ийм болчихё. За буцаад заавал ингэх бол алавгүй тий. Яг зүгээр түрүүний шиг хоёр тохон дээрээ үлдлээ. Баруун үл газар үлдлээ. Зүүн хөлийг дээшээгээ нэг сунглаа. Сайн байна. Ой төвчгүй шүү. Ерөөсөө хөчлөхгүй. Урагшаага хөндлөн авчирлаа тагтаа. Яг йогыг бид нар өөртөө зориулж хийдэг. Хин нэгэнтэй өрсөлдөхгүй, хин нэг өөр нэг өрсөлдөд байгаа хэрэг. Өрсөлдөд. За өрсөлдөхгүй зөвхөн өөртөө л тулна. За эндээс доошоогоо нэг бүтэн тонгоогоод шилэг эсвэл шагаанасаа барьлаа. Хоёр өвдгийг нуглаад, баг зэргийг нуглаад урагшаа бүтэн тонгооч. Цусны эргэлтийг бид нар маш сайн дэмжиж өгч. Хоёр нүдэн анахгүй хүзөөх суллаа. Тэгэхээр тэр өвдөг нуглараад дээ шүү. Болно гэдэг. Ууслаарай. За нурууны доод өгнөөс эхлээд дээшээгээ хажуухан дээшээ өндөөлөө. Оо яг машсан. Огцон босхгүй. Тийм толгой ирж шүү. Йогийн амралт. Йогийн хичээл бүрийн ардаас бид нар маш гоё бие сэтгэлээ амраагаад онцлох шаа юм уу? Ямар гоё. Хөлийн үзүүрээс өсний үзүүр хүртэл бүтэн биеэ амраая. Ямар гоё дасгал хийгээд, йог хийгээд бясалгачваа гэд өөртөө талархаад. Нэг цаа онцсон хүмүүс гэдэг үү? За. Өнөөдөр хамтдаа йог хийсэн залбоо алунгоо хоёртоо талархлаа. Намасте. Намасте. Намасте гэдэг нь юу вэ? Баярлалаа гэсэн үг. Ямар хэлээр намасте? Эндхэг. Би солонгосоор хэлчихдэг үү? За. Камсаамнида. Камсаамнида. Яасан. Өнөөдрийн хичээл дуустаа. За. Өөр хүн болсон шиг мэдрэгдэж шүү. За тэгэхээр йогийн маань хичээл дууслаа. Тэгээд хичээл авсан сэтгэлдээ үзэгчтэйгээ хуваалцах юм бол ер нь сансныг бодвол бас чанга юм байна. Хэцүү юм байна. Тэгээ бас энэнгээр хичээлэх юм бол ер нь ямар нэг зүйлд айгүй төвлөрч сурах юм байна. Тэгээд энэ тэр турш үзэх үү? Энэ болохоор агаарын йогийн хэрэгсэл. Тэгээ хүмүүс бас их гайхдаг. Тэгээ харахад их амархан харагдана. Тэгсэн ирнэ бас их нилээн бас хөрхөн чанга. Зарим хүмүүс газраас илүү агаар дээр илүү авьяастай байдаг. За тэгэхээр бид йогийнхаа хичээлийг ямар ч гэсэн туршаад үзчихлээ. Тэгээд намайг яг энэ өрөөнд орж ирэхэд нэг юм унжсан юм байгаад байгаа байхгүй. Тэгээд яг жоохон муухай хэлж магадгүй шүү. Мэдхгүй болохоор тэгээд одоо яг бас энийг туршиж үзэж чинь. Тэгээд энэ маань яг юу вэ? Багш маань үзэгчтэй өөрийгөө танилцуулаад энэний талаар нэг товчхон тодорхой тайлбар байхгүй юу? Сайн байцгаана уу? Намайг Зул сайхан гэдэг. За Виняса йогийн студийн багш. За энэ одоо агаар дээрээс таазнаас үлэгдсэн байгаа зүйлүүд болохоор агаарын йогийн одоо хэрэгсэл байгаа, агаарын даав гэж нэрлэдэг. Энэ даавны тусламжтай дасгал хийснээр илүү одоо нурууны сунгалт, хөл гар одоо биеийн сунгалтууд маш илүү сайн орж ирдэг. Нэмдэг нь бас одоо газар дасгал хийхэд хүний нөгөө түлхэх хүч ашиглаж байгаа бол энэ дээр энэ татах хүч ашигладаг гэсэн. Тийм. Тэгэхээр хоёр өөр тийм булчингууд ажилладаг гэдгээр их тийм онцлогтой. Тэгээд даавтаа хэдүүлээ богинохон дасгал туршиж үзье тий. За даавга болохоор хэдүүлээ эхлээд нарийнхан атгандаа багтаагаад утас олгоод ингээ нарийнхан болгоод барьчихна. За хөлний сунгалтаас эхлэж чинь баруун хөлөө хэдүүлээ дээшээ тавья. За гараа хэдүүлээ энэ хөлтөөгөө шагаатайгаа ойрхон доороос барьж агаад хөвлийн нуруугаа гой сунгаж агаад урагшаа тонгоод хөлийнхаа хуруу сунаж тонгоё. За хоёр гарыг бүр дээрээс бариад үлми дээрээ гарч агаад үлми дээр зогсъё. За баруун гараа даавныхаа голоор оруулаад уртлынхаа даавыг нэг гараараа атгаад нэг гараа ташаан дээр авч. За баруун хөл рүүгээ яг саяных шигээ сууж байна. Одоо энэ дээр болохоор гуйны дотор талыг сунгаад. За
За булчинтай тулдаал гэдэг шүү дээ. За тэнцвэрээ олно. За зүүн гар ташаан дээр зөөлөн дандаа шилжилтүүд нь удаан. За баруун гараараа доотлынхоо энэ давыг хоёр гараараа ингээд бөөгнүүлээд татах чи бараг багтчих. Зүүн гараа толгой дээгүүрээ явуулаад одоо хажуугаараа сунгаж. Дээдлийнхаа давыг бөөгнүүлээд базуул яаж. За бараг гас нь орчих. За тэгээд зүүн талыг гой сунгаж өгч. За эндээ ингээ үлдэж болно. Урагшаа заавал түлхэхгүй гэж болно. За байрандаа үлдээ. За зүүн тал нь эртээ тэргөө сонголт авна. Буцаад ихцэрлээ. За солиллоо. Зүүн хөлний хөлн дээр тэнцвэрээ олоод баруун хөлийг. За өргөд. Яаж ингэж дэвшиж. Шилж. За дахиад зүүн хөл дээрээ тэнцвэрээ олоод хөлөө жоохон биенээсээ салгаад. Тэгээд өргөд толгой руугаа татчихаа. Яг. За зүүн хөл удаараа бүтэн 50 шүү. Тэгээ удаараа бүтэн 50 шүү. За 50 шүү. За бас энэ дээр ингээд эргэлтээр ингэдэг бас боос байд. Саяны хийний хийж айн. Ингэж болно юм уу те? За зүүн хөлөө. Одоо ингээд баруун тал чинь айгүй сайхан сунцсан зүүн тал. За хөлөө шагаа шилбэрнэ. За гарыг доороос барьлаа. Шүрмэс татах шээ. Шүрмэс татах шээ. За шүрмэс татах шээ хөлөө буулгаа. Шагаа жоох хөлөө. Үлмийн үсгээ сууж агаад за хөлөө соллоо. За хин яаж ийна алангай яаж. Яриад шүрмэс. Ойных нь ортол тат. Яг энэ хэсгээр татчихлаа. За гараа дээрээс барьсан. Дээрээс үлми дээрээ бүр гар зогсож байгаа. Дээрээс барьяа. За урагшаа энэ ч одоо шпагат л байгаас те. Агаар дээр даавал ашиглаж байгаа болохоор шпагат болчоо. За зарим дасгалуудыг даавуу утай хийхээр хөнгөрж ирдэг, зарим нь хүндэрж ирдэг. Тэгэхээр өөрийн чанараараа амар гоё тийм яг юм зүү харагдаад байгаа хгүй. Би ингээд нэг болох харагдаад тах юм. Тий яг даавууга бас нөгөө яг тэгшгэмтэй барих нь чухал. Тэгээд туршлага бас байгаа. Тэ урагшаа явъя ялангуяа хойтлын үлэлмий дээр. За зүүн гараараа бөөгнүүлж бариад баруун гарыг толгой дээгүүр татаад барья. Нэг даавууга барьж болно, алгамд нь багтчихээд хоёулангийн нийлүүлээд. Зүүн гараараа жоохон даавууга түлхэж өгнө, баруун гараараа өөрлөвгээ тэнцвэрээ олоод татаж өгнө. За тэгээд сунжээвэл жоохон зүүн тишээ ингээд дагаад явж байна. Даавууга дагаад. За буцаад өндөр. Энэ дээр яг тэнцвэр алдаад байна тий. За одоо хамаг ажлыг чинь зогсож байгаа буюу баруун хөл хийж өгч байгаа гэсэн. За хоёлаа өгзөгч биш нурууч яг одоо ууц нуруу байхгүй. Ууц нурууныхаа эс дээр тааруулаад даавгаа сайн доошоо дарна. За. Үгүй өгцөн даавраа оруулах. Хоёлаа яг энэ хавьтай байлаа. За үлми дээрээ гараа. За амьсгал аваад гаргаад хоошоо наалъя. Миний гаран дээр бие өг. За хөлөө дэшээ өргөлөө зэрэг өрөхгүй бол өргөн. Хоёр хөлөө зэрэг өргөөд ороолаа гадуур нь ороо. Гадуур нь тайрал яг сайн. За цээжээд гараа одоо суулна шээ. Энэ авдгаа ихтэй байна. Гараа жоохон дээрээс барих байж хавчих. За суулаасаа. За толгой үзүүгээ суулаа. Гараа хоёлоо тохоогоо нуглаад нурууныхаа ард ингээд тохооноосоо барьчих. Тохооноосоо. За түрүүнийх шиг минийх шиг нөгөө гараа урагшаа зөөгөөд хоёлаа. Гараа урагшаа зөөгөөд уртаа энүүгээрээ тойруулаад яг зөв. За толь руу яг. За түрүүний гоё нурууны сонголт орж ирж байна. За гарнаасаа түлх одоо. Танаас алганаасаа түлэх. Ингээд үү? Үгүй доошо. Цээж яг. Бүр ийж байгаа дөө. Яг. За. Одоо ингээ нуруу маш байсан. За нуруу. Бүхүүс ингэ нарис. За энд нөгөө юу яаж байгаас те сунгалт орж чаас. Хой энийг бүр ингэ нуруу нөгөө өвддөг хүмүүс бүр ингэ хийхээрээ мэддэг хийгээ сурцсан хүн бол ингэ даавга бараг өвүүлж байгаа шүү дээ. Яг ирсэн замаараа буцсан. Энд цавин энэ өвдөгний энднийг сул даавгаа ийшээгээ өндийж бас гараа барина гэсэн эндээс. Хоёр гараа. Өөрөө л өндөн шүү дээ хоёлаа. За нөгөө гараа эндээс. За оросын үлээ авлаа. Оросын үлээ суулаа. Зэрэг өндөлөө тонгоолаа. За тонгооч бол. Зүгтэн тонгоос. За хоёлаа орохтой ингэ даавгаа 5 удаа базаад 6 удаа ч юм уу базаад нэг тал хэсгийг үлдээ чинь гэсэн. Тэгээд өсрээс суулаа. Яг дахиад зөрөгт. Даавгаа татаад өвдөгнийхөө даагуур шургуулчих. Тэгэнгүүт өвдөг хүртэл татчих. За тэгээд тэнцвэртэй. За хашаага хөвтчих. Зүгээр даун дээр хөвтчих. За хөлөө жигээд даун дотроо бүр бүхтэн хөлөө орууллаа. За энэ мөрөн дээр айгу баг даав үлдвэл зүгээр. Одоо хоёлоо хоёр гараа хавсарж агаад алгаа хавсарж агаад эрхийн уруугаа гадагшаа эргүүллээ.
эрхээ уруугаа хийгээд атгалаа. Ингээ бугой бүгдийг хэмжиж чинь гэсэн үг. Далд оруулж чинь гэсэн үг. Тэгэнгүүт мөрчин ингээд одоо бэхлэгдэж. За хоёр хөлөө дээш үргийг эхлээд хэдүүл. Шууд өгч юм уу те? Үрг яаха. Хөлөөрөө G-гээд энэ даваагаа сайн мэдэрч байгаа шулуунаараа дээш өндөх юм. Яг за тэгээд ихцээрээ доошоор. Нэг амар тийм хэцүү шээ бас. За яг хий. За амьсгалаар. За одоо яхаа лээ. Өвдөх тэний шүү. За ингээд барьж ид. Энэ ингээд нэг сарсан баг байхаа гэсэн. Яг ингээд дээрээс доошоо нисч амш. Бэтмен ч юм уу те? Сарсан баг байхаа ч юм Бэтмен ч. За одоо буцаад хоёлоо доошоо буучих. Зөөлөн хөлөө өвдгөр нууглаа доошоо болоо. Өгзөг ташааг дээш өргөөд амьсгал аваад тал руу эргэж хараа шүү. Хөлөө доошоо хоёлоо доошоо. Одоо ингээд давуулна талгаа дэврээд давуулаад яв. За тийм. За зөөлөн орно шүү хоёлоо. Зөөлөн орно эрг. Зоригтой эрг талгаар эргэн. Тэгэд хөл хаана явах вэ? Хөл чин зөвийн даун дээр явж байгаа. За хөл газар боохгүй юм уу? Боохгүй дээш харъя. За эргээ тал руу. Яг зөв. За нэг хөлөө гаргачих. Зөв. Нэг хөлөө гаргалаа даунасаа. Нийгээ үлдээчих. Энийгээ гаргачих. За даунасаа гаргаа. Тэгэхгүй бол нуруунд дээр чи их хачаал ирнэ. За. За ингээс харсан баг хаахгүй. За одоо өвдгөө нуглаад хөлнөөсөө жийж аваад ингээ хоёр тишээ нисэж болно. Өвдгөө нуглаа. Газраас авлаа. Газраас авъя хөлөө. Яг. Ингээ нисэж бай сарсан баг. За буцаад гараа газартай. Хөлөө газартай. Бараа хөл газартай. За. За өөрөө өсрээд хоёлаа энэ ташаа чинь урагшаа тал руу эргэлдэн. За. Яг зөв. Эрг. Ингээд үү? Яг эргээд арсан. За тэгээд өндийж осч олны тэр чигээрээ хөвтөж аа. Толгойн хараар гараа оруулаад толгойн хараар давгаа оруулаад гараа суулаад. За гараа болохоор хоёлаа ингээд толгой дэврээ давуулаад хооноор. За. За яг цаас шиг хөнгөн үлми дээрээ бие татаад дэшээ үлми дээрээ үсэрч байгаа юм шиг хөнгөн буугаад ирээ. Яг зөв. За ер нь даавны дасгал хийхээр би айгүй гоё хөнгөн юм шиг ийм гоё мэдрэмжтэй болчдаг. За тэгэхээр золбоо нь өнөөдөр сайнагийн хачаар йога гэдэг хичээлийг йог гэдэг хичээлийг туршиж үзлээ. Тэгээд үнэхээр сонирхолтой санагдлаа. Тэгээд ялангуяа над шиг ямар нэг юм төвлөрч чаддгүй, ер нь байнга юм бодож идэг хүний хувьд хаяада нэг ирээд хичээлэх юм бол бас айгүй гоё стресс тайлагдах юм байна, амарх юм байна. Тэгээд сая бүр хамаг хөлс цутгаад айгүй их тийм тайвширлыг авч ин тэгээд бас нэг энерги өөр ах шиг байна. За юуны төрөнд золбоо олонгоо баяртай гоё өөрсдөө хайрлаад те манай йогийн студ дээрээд тэгээ гоё йог болон агаарын йогоор хичээлж байгаад маш их баярлаа. Булчинтай холбоо йогоор хичээлдэг үү? Цааш ер нь хичээлнэ гэдэг байгаа. Тэ удахгүй ирнэ гэсэн. Булчинтай гоё юм биш үү? Өнөөдөр манай студид зочилж ирээд ийм сонирхолтой гоё контент хийнгээ бас шинэ зүйл туршиж үзсэн нь бас манай хоёр сурагчид маань таламжтай байсан мах гэж бодож байна. За өнөөдөр надтай анх удаа хамт бас хичээлж үзсэн. Энэ йог гэдэг хичээлээр хичээлж үзсэн. Халангоогийн сэтгэлээс сонс. Одоо үе чинь бол сэтгэл зүйн одоо тулааны үе гэж байна. Хин сэтгэлийн хаттай амьдрч одоо илүү амжилттай байж чадна, эрүүл мэндэд хамгаалж чадна тий. Тэгэхээр энийг хамгаалах маш олон аргууд байгаа шүү дээ. Спортын төрөлхөө гээд би гүйдэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр йог туршиж үзсэн чинь амар сонголтгүй үт юм биз. Би шүрмс татах гэдэг юм шүү дээ. Тэгээд бас тархийг ингэж амрааж бодлооч хоосолж тэгээд биеэ ингэж сунгаж байгаа нь амар их таалагдсан. Йогоор хичээлдэг хүмүүс одоо зөвхөн хайрыг харахад нэг тийм цаанаа жоохон тийм амгалан 50 хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Та юу н ууралдгүй. Одоо энэ гарахаар ч ер нь бол нэлээд стресстэй нийгэм биш тэ. Төвчрэнээс ахуулаад тэгэл та юу н хэр ууралж бухимддаг. Яг үнэнгээрээ хэлээрээ. Танил дотны ч хүмүүс үзэж байгаа шүү тий. Хүндэг хүмүүс чи харж байгаа шүү гэж. Тэгээ маа найзууд яг нэг ер нь их тайван гэдгийг мэднэ. Ерөнхийдөө тийм одоо байнга ингээл явж байгаа гэж бас юу аах вэ? Гэхдээ одоо миний нэг баримтлагдаг зарчим юу вэ гэхээр хүн өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байт юм байна. Нийгэм маань өөрөө амар стресстэй байна. Тэ ийм байна. Тэглээгээд бид нар яах юм? Адилхан стресстэй л явах юм уу? Үгүй байхгүй. Тэгвэл бид нар ядаж өөрөөсөө хойно амар амгаланг тэ бий болгоод өөрөө өөртөө энийгээ бий болгоод ингээ авахлаар
угаасаа айгу баланстай болчдаг. Тэгэл нэг юм хатуу чигээрэл ингээл зүтгэл ах юм бол угаасаа стресстэй штэ. Энэ стрессээ гарах хэрэгтэй одоо алунгай шиг гүгээд ч юм уу йог, спорт юу ч хамаагүй хийгээд ингээд явхлаар ер нь нэлээд тайван болдог. Миний хувьд гэвэл йогоороо ер нь жоохон стресстэй л нэг 2 хоног йоггүй ингээл ийш тийш явах ч юм уу. Тэгэхээр нэг ингээд цухалтаал ирдэг. Тэгэнгүүт өөрийнхөө учрыг олоод те ингээд гэртээ чи хаач хамаагүй сунгалтаа игээл йога ихлээр би ингээл цаанаасаа нэх гойлол те ажлын бүтээмж давхар те амьдралын хэв маяг ер нь яг миний хувьд бол амьдралын маяг болчихлоор нэг айхтар юмд түгшээл стресстэй л тэр бүр үнэхээр багасчдаг. Тийм тэгээ ер нь энэгээр бас балансаа олоо явж байгаа. Хайр нэг стресс болдог бай. Уурлах гэдэг байхгүй юу? Үгүй энэ хүмүүс гэсэн уурлах байх хэрэгтэй даа. Уурлалгүй яхаа харьцаа. Уурлах ч байхдаа одоо уурлаж бухимдах ч юм уу ингээ нэг тавгүй үеуд бол байна. Хамгийн гол нь зүгээр илүү анзаарахтай болсон юм шиг санагдав. Өмнө нь болохоор зүгээр одоо уурлал тэр чигээрээ ингээл одоо тэр чинь ингээл хин нэг намайг тавгүй болгонгууд нь тэр хүний ингээд юунд ороод дээ шүү дээ би эргэлтэнд ингээ орчих чинь тэнгуут одоо болохоор тэрийг нь салгаж өөрийгөө анзаараад за яа хэсэг уурлаач гэсэн айгүй хурдан тэрийг анзаараад татаад авчдаг гэх юм уу. Ер нь тэр чадварыг угаасаа йог суулгадаг. Ер нь ууралгүй хүн бол байхгүй хаа. Тий далтай аммад ууралгүй. Тэгээ манай зулаа өгч чинь 4 хүүхэдтэй алдартай. Тэгээд ер нь энийхээ хажуугаар бас дөөдөө ингээд ер нь их уурлах юу одоо юу гэх тийм хүн бол ууралмаар штэ. Гэхдээ ингээд йогоор ингээд амьдэрсэн ер нь юм болдог юм байна. Гайхалтай. Амар гоё яригч тий. Баярлаа. Амар гоё. Unbelievable. Тэгээд зөв явбал тэгээд Итхи аргалтай. Дөрөв хүүхдээ зөв төсөлж бодсон гоо тийм. Стогой залуухан. Залуухан бэлгүүд тийм. За. За тэгээ өнөөдөр ямарчсан золбоонд йог гэдэг хичээллээр амьдралдаа анх удаа хичээлж үзлээ. Тэгээд миний яг төсөөлж яснаас бодсноос бол тис ондоо юм байна. Би чи йог хийн гэхээр л эмгтээчүүд нэг заалан цугларч байгаа сунгаал те. Тэгээд буу халаа сууж идэв болоо гэж бодсон чинь ер нь бол тис ондоо юм байна. Тэгээд маш их энерги гарч ийн зарцуулагдаж ийн. Тэгээд хөшцөн байсан бие хаа бүр ингээд тавираад стресс тайлагдаад хөлс цутгаад тийм гоё мэдрэмжийг авлаа. Тэгээ бас залуучдыгаа йогоор хичээллээрэй гэж уриалмаар байна. Тэгээд золбоо энэ удаа 100 Монголдо байх хугацаанд залуучдыгаа гоё спиртлэг биш спортлог байя гэж уриалаад янз бүрийн гоё спортуудыг туршиж үзээд явж байгаа. Тэгээд йог гэдэг хичээлээр өнөөдөр хичээлж үзлээ. Тэгээд хоёр багштай ийм гоё хичээл зааж өгсөнд маш их баярлалаа. Ийм хоёр мундаг хүнээс хичээл авсандаа баяртай байна. За тэгээд өнөөдрийн бишгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.